Хөгжлийн банк 2025 онд Аз номхон талын бүс нутагт өөрийн их үүсвэрээс 29.3 тэрбум Америк долларын санхүүжилтийг баталгаажуулсан байна. Тэгэхээр энэ нь өмнөх оноос 20% өссөн дүнд үдээгүй. За бүс нутгийн анчлалын байр дэд бүтэц хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтад голлон чиглэсэн байна. Тэгэхээр энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүрэхээр студид Цэрэн Долгор ажиллаж байна. Өглөө нэмийн тэгэхээр Азийн хөгжлийн банк 2025 онд Аз номхон далайн бүс нутагт 29.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг бол баталгаажуулсан байна. За Азийн хөгжлийн банкнаас 2025 оны тайлангийн үр дүнг танилцуулахдаа 3.3 сая гаруй хүн ажлын байртай болж за 180 гаруй сая хүн бодит үр өгөөж хүртэх боломж бүрдсэн гэдгийг нэмж хатурсан байна. Тэгэхээр 29.3 тэрбум Америк долларын санхүүжилт бүтцээр яг задлж харуул яг ямар хүү бүтцтэй байна? За энэ дунд одоо гишүүн орнуудын засгийн газар болон хувийн хөвшилд олгосон зээл, буцалтгүй тусламж, хувьцааны хөрөнгө оруулалт, баталгаа, техникийн туслалцаа бол багтж байна. За өмнөх онд Азийн хөгжлийн банк өөрийн их үүсвэрээр 24.3 тэрбум ам.доллар баталгаажуулж байсан бол за өнгөрсөн онд энэ үзүүлэлт 20% нэмэгдэж 29.3 тэрбум ам.долларт бол хүрсэн байна. За үүн дээр одоо түнш байгууллагуудаас татан төлрүүлсэн 14.7 тэрбум ам.долларын хамтарсан санхүүжилт нэмэгдсэн байна. За хувийн хөвшлийг хөгжүүлэх нь бол одоо өнгөрсөн оны тэргүүлэх чиглэлүүдийн нэг одоо яалтч өмнө байсан. Тэгэхээр нийт санхүүжилтийн 5.5 тэрбум ам.доллар нь одоо хувийн салбарт чиглэсэн бол за санхүүжилтийн тал орчим хувь нь хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих дэд бүтц одоо бодлогын шинжилэл институцийн чадварыг сайжруулахад бол зориулагдсан байна. Тэгэхээр энэ бүс нутгаар нь авч үзэх юм бол яг санхүүжилт хаана хамгийн өндөр төвлөрсөн байгаа? За өмнөд Азид хамгийн өндөр буюу 9.7 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон байна. За харин Зүүн Азид 1.4 тэрбум ам.доллар хуваарлсан байна. За салбараар нь харвал санхүү, тээвэр, төрийн удирдлагын чиглэлүүд хамгийн өндөр дүнтэй санхүүжилтийг авсан байна. За энэ нь одоо бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжихээс гадна хувийн хөвшлийн хөрөнгө оруулалт татах суур нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэж харж байна. Азийн хөгжлийн банк 2025 онд өөрийн дотоод шинжилэлээр бас ямар гол алхмуудыг хийсэн байгаа бол энэ талаар бас. За Азийн хөгжлийн банк өнгөрсөн онд одоо санхүүжилтийн чадвараа нэмэгдүүлэх, үйл ажиллагааны чанараа сайжруулах чиглэлээр хэд хэдэн томоохон шинжилгээг баталсан байна. За тухайлбал одоо банкны үндсэн дүрмд өөрчлөлт оруулж зээлийн дээд хязгаарлалтыг цуцалснаар за хувь нийлүүлэгчдээс нэмэлт хөрөнгө татахгүйгээр санхүүжилтийн чадвараа 50% нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. За мөн хөгжиж байгаа гишүүн орнуудын эрчим хүчний хүртээмж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор эрчим хүчний бодлогоо шинжилсэн байгаа юм. За үүнээс гадна сэргээгдэх эрчим хүч, дижитал технологид одоо шаардлагатай түүхийн эдийн эрэлт өсөж байгаатай холбоотойгоор чухал ашигт малтмалын үйлдвэрлэлийн үртгийн сүлжээг хариуцлагатай, тогтвортой байдлаар дэмжих шинэ арга хэмжээг нэвтрүүлсэн байна. За баярлалаа.